Хавийн цахим улс төрийн тайм эхэлж байна. Би тамжтуулгөө өмнөх дугаартаа баялагын сангийн үр өгөөжийг ард түмэн хүртэх боломж хязгаарлагдмал байгаа талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Тэгвэл энэ гацааг арилгах арга замын талаар энэ дугаартаа томилъя. Дэлхийн хүн төрөлхтөн эвлэлтэнд нэгдэж амьдрахын тулд олон арга замыг санаачилсны дотор хамгийн амжилттай бөгөөд үр дүнтэй хэрэгжиж буй аргачлал нь зөвлөлдөх санал асуулга юм. Тэгвэл баялагын сангийн тухай хуулинд үүссэн эрх зүйн гацааг хэрхэн тайлах вэ гэвэл гагцхүү ард түмэн нийтээрээ саналаа хилцүүлсний үр дүнд сая шийдвэр гаргах түвшний эрх мэдлнүүдэд дуу хоолойгоо хүргэх явдлаа. Энэ эрхийг хангах боломжит хувилбар нь зөвлөлдөх санал асуулга юм. Монголоос өмнө нь зөвлөлдөх санал асуулгыг амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Арчилсан гих засаглал тогтолцоонд шилжсэн ч ард түмнийхээ эрх ашигыг хангаж чадахгүй байгаа системийн гажуудалд бид өрцчихсөн явна. Харин энэхүү гажуудалтай замын дундуур ард түмэн хэрхэн эрх үүргээ эдлэх вэ гэдэг амин чухал асуулт. Ардчлалын нэгэн чухал тулгуур нь олон нийт зөвлөлдөх, харамсалтай нь олон нийтийн зөвлөлдөх нөхцөлийг төлөөлөгчийн үүргээр хязгаарлах хэрнээ тухайн төлөөлөл нь ард түмний эрхийг хангахгүй байгаа тохиолдолд ардчлал нэртэй анархизм руу улс орон шууд тайлтран орох замтай. Монгол улс хэдийнэ анархизмын засаглал руу шилжчихэд байна. Үүнийг засан сайжруулахын тулд зөвлөлдөх ардчлал түүний тусгал болсон зөвлөлдөх санал асуулгын хэлбэрийг манай улс 2019 оноос эхлэн эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх боломж нэгдсэн байдаг. Зөвлөлдөх санал асуулга нь иргэдийн оролцоог эрх мэдэлжүүлэх чухал тусгал. Тиймээс үндэсний баялагын сангийн тухай хуулиар ард түмний гарт бодит үр өгөөж болон оногдох заяагүй болцоход байгаа. Баялагын хуваарлтыг гацаанаас гаргахын тулд олон нийт зөвлөлдсөний үндсэн дээр санал шийдлээ нэгтгэн сая бодлого тодорхойлох түвшинд хүргэх явдал. Хуулинд чухам ямар гацаа байгааг дахин сэрүүлье. Баялагын сан төрөлцсөн сангаар дамжин хуримтлал бий болгох хуульчлалтай. Тэгвэл төрөлцсөн санг бүрдүүлэх ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сангуудын үүргийг холбогдох хуулинд юу гэж тусгасныг хуулиас иш татъя. Үндэсний баялагын сангийн тухай хууль 10 дугаар зүйл баялагын сангийн хөрөнгийн зориулалт 11 төрөлцсөн сан дараах зориулалтаа байна. 11-1 ирээдүйн өв сан газрын эвлийн баялагын үр өгөөжийг ирээдүйн үеийн иргэн бүрт тэгш шудраг бүртгэх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үн цэнийг өсгөн аривжуулах. Хуримтлалын сан газрын эвлийн баялагын үр өгөөжийг одоо үеийн Монгол улсын иргэн бүрт тэгш шудраг бүртгэх зорилгоор иргэний эрүүл мэнд боловсрал орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх гэж 11-2-т хуульчилсан. Харин 11-3-т хөгжлийн сан нь газрын эвлийн баялагын үр өгөөжийг одоо ба ирээдүйн иргэн бүрт тэгш шудраг бүртгэх зорилгоор Монгол улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг туссан эдийн засаг нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэжээ. Ирээдүйн өв сангийн хуримтлал олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, хуримтлалын сан эрүүл мэнд боловсролд, харин хөгжлийн сангийн хуримтлалыг хөгжлийн бодлогын баримтчгүүдэд тусгагдсан дунд болон урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд тус зарцуулагдана гэж хуульчлагдсан байгаа нь үндэсний баялагын сангийн зориулалт нь төсвийн хөрөнгө оруулалтын нэг бүрдэл хэсгэл гэж уншигдаж байгаа юм. Яг ийм гацаа үндэсний баялагын санг тойроод үүсчихсэн. Тэгвэл энэ гацааг арилгахын тулд Монгол Улсын засгийн газраас иргэн та өөрөө баялагын үр өгөөжийг хянах боломжийг бүрдүүлэх үндслэлтэй гэдэг сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Ойлгомжгүйг ойлгомжтой болгон цэгцлэх шаардлага бий. Эс цэгцэрвээс эмх замраагүй төлөв улам ноёлж улс орон хөгжлийн гацаанд тэглэсээр байна. Гагцхүү ард түмнээ маргаашаасаа айх айдасгүй байлгасан цагт сая нийгэм тогтолцоо амарчдаг нь засаглалын мөн чанараа. Ард түмнээ амаржуулсан засаглал руу ороход иргэдийн өөрсдийнх нь оролцоо юу юунаас илүү чухал байна. Үүнийг улсын хурал 2019 оноос л харааж эхэлсэн байдаг. Харин амьдрал дээр үр дүнг хүрсэнд нь болох хоёрт халахам баялагын сангийн тухай хуулийн гацааг арилгах сэдвээр хийгдэх гэж байна. Зөвлөлдөх санал асуулга нь нийгмийн эдийн засаг тулгымцсан асуудлыг шийдвэрлэх, тулгымцсан асуудлаас гарах арга замыг хайх, зөвлөлдсөн сэдвийн хүрээнд иргэд мэдээлэлтэй болох, улмаар үндсэн хуулиар олгогдсон засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэх үндсэн эрхээ иргэн та эдлэх боломжийг олгодгоороо давуу талтай.